Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастыг сонсож байна. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Хүлэмжийн дараа подкастын 6 дугаар ингээ эхэлж байна. Би хөтлөгч Ирена, ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист хүн байна. Сайн байна уу? Сэргээгдэх эрчим хүчний инженер, хүрээлэн борчны инженер. Сайн байна уу? Гэрлээ байна. Ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, онлайн математикч болон хэмэл оюуны инженер мэргэжлээ. За манай хүлэмжийн дараа подкастыг хэн сонсох хэрэгтэй вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн байдлаар сонирхдаг, эсвэл танин мэдхүү дуртай, сониуч, юмыг шөмж сэтгэлгээгээр хардаг, асуудлыг шийдэлтэй хамт боддог нийгмийн бүх бүлгийн хүмүүс зориулж байгаа. Харин манай подкастын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай найдвартай их сурвалжтай мэдээллийг бэлтгэн хүргэж, судалгаатай мэдээллийг түгээж, хэрэв ташаа ойлголттой ойлтгооныг бууруулж, уур амьсгалын өөрчлөлийн тухай ойлголтуудаа нэгтгэж, ирээдүйн олон янзын боломжуудаас хамгийн сайхныг нь хамтдаа бүтээх суурийг тавих юм аа. Өнөөдрийн сэдэв болох уур амьсгалын засаглал гэсэн ойлголттой бүгдээрээ танилцъя. Уур амьсгалын засаглал гэж яг юу хэлж байна? Энэ уур амьсгалын өөрчлөлтөд яг яаж холбогддог вэ? Ер нь яагаад бид нар энэ сэдвийн талаар ярих хэрэгтэй юм бэ гэдгээс эхлэе. За уур амьсгалын засаглал гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөг нь бууруулах зорилгоор хүний үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэх дүрм, хэм хэмжээ, байгуулалтын тогтолцоог хэлж байгаа. За энд төр олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хвшил гээд олон талын оролцогчид хамтран ажиллаж ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гарч ирдэг асуудлуудыг шийдвэрлэх бүхий л үйл явц энэ засаглалд хамарж байгаа. Тэгэхээр энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болох хүлэмжийн хит их ялгаруулалтыг бууруулах, сөрөг нөлөөг нь нөлөөлөлтөнд дасан зохицох бодлого, стратеги боловсруулахтай шууд холбоотой гэсэн үг. Энд засаглал гэдгээр уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээтэй холбоотой бүх талын шийдвэр гаргах, нөөц хуваарлах, тэгээд хэрэгжүүлэх, хянах гэх мэт үйл ажиллагааг хэлж байгаа. Тэгээд бусад төрлийн ерөн засаглалтай утгаараа ижилхэн гэж хэлж болно. За тэгэхээр уур амьсгалын засаглал үр дүнтэй байх нь хүлэмжийн ялгаруулалтыг жинхнээсээ бууруулах, доктортой хөгжлийг дэмжих буюу байгаль нийгэмд хор хохирол багтаагаар эдийн засаг хөгжлийг хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, гамшигын эрсдлийг эхлээд багасгах, бас гамшиг тохиолдлоо гэхэд бага гар цохиролтойгоор даван туулахад тун чухал үүрэгтэй байгаад байгаа. За харин эсвэргээр хангалтгүй муу засаглал нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улам хүндрүүлж нийгэм эдийн засаг байгаль орчны өндөр зардал гарахад хүргэнэ гэсэн үг. Одоо уур амьсгалын засаглалын гол бүрэлдэхүүн хэсгүүдээс танилцуулъя. Хамгийн ихнийх нь бол сая дурдсан бодлого зохицуулалт буюу хүний үйл ажиллагааг удирдан чиглүүлж доктортой байдлыг дэмжих боломжтой хэсэг гэсэн үг. Энд юуг яагаад хийх талаар хууль журам, бодлогын баримт бичгүүд зэрэг орж байгаа. За энэний дараа болохоор институтын зохион байгуулалт. За энэнд засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгэм гэд эднэрийг холбож ойлгоно. За хэн ямар эрх үүрэгтэйгээр ямар ажлыг хийх тогтсон үүргийн хуваарлалтч гэж ер нь хэлж болно. За энэ бүрэлдэхүүн хэсгүүдээс магадгүй хамгийн чухал гэхдээ даанч хэцүү нь олон талтай оролцоо байгаа. Энэ нь төр хувийн хвшил, иргэний нийгэм гэх мэт өөр төрлийн оролцогч талуудын нэгт хамтын ажиллагааг хэлж байгаа. Ямар нэгэн ажилд оролцох ёстой, хамааралтай бүх тал зохиох хэрэгтэйгээр оролцох боломжтой байдал гэсэн үг. За дараагийнх нь болохоор мэдлэг мэдээлэл. За уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал, сөрөг нөлөө, эмзэг байдал, дасан зохицлын талаар үнэн зөв мэдээлэл, нийтэд хүртээмжтэй ил тод байх нь уур амьсгалын засаглал сайн байгааг илэрхийлдэг юм байна. Бид нар ч гэсэн энэ бүрдэл хэсгийг дэмжих гээд хүлэмжийн дараа гээд одоо хийж байгаа подкастыг бэлтгэж хүргэж байгаа. За үүний дараа уур амьсгалын санхүүжилт буюу тодорхойлсон бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн их усурыг хэлж байгаа. За бид энэ санхүүжилтийн талаар өмнөх дугаараараа дэлгэрэнгүй ярилцсан. Тэгээд үзэл сонсч амжаагүй бол сонирхохыг уриалж байна. За ерөнхийдөө дүгнээд хэлэх юм бол уур амьсгалын засаглал гэдэг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх гол механизм байгаа. За тэгээд энэ засаглал нь олон талын оролцогчдыг хамтран ажилуулж үр дүнтэй бодлого, стратеги хэрэгжүүлэхэд нь системийн хувьд чиглүүлж идэг.
зүйл байна. За уур амьсгалын сайн засаглал нь хүлэмжийн ялгаруулалтыг хурдан бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөөс гарч ирэх сөрөг олон нөлөөнд ард ирээдийг тэсвэртэй болгодог аа. За баярлалаа Ирэн. Одоо болохоор би уур амьсгалын засаглалын талаар хэдэн шинж чанарыг нь баримт болон зарим жишээний хамт энд дурдах байна. За юуны өмнө нэгдүгээрт уур амьсгалын засаглал гэдэг нь зөвхөн уур амьсгалын шинжилгээ ухааны тухай биш. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр уур амьсгалын засаглалыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд шинжилгээ ухааны мэдлэг тулгуурлах бол тун хэрэгтэй. Тийм ч болохоор бас бид нэр энд подкастынхаа туршид шинжилгээ ухаанч мэдээллийг түгээх гэж хичээж байгаа. Гэхдээ үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлийг нийгэм, эдийн засгийн, улс төрийн гэх мэт олон талаас нь бас өргөн хүрээнд ойлгох шаардлагатай гэсэн үг. За Америк нэгдсэн улсын судлаач доктор Бетби 2015 онд нэг юм судалгаа гаргасан байсан. Тэгээд тэр судалгаа маань бол сүүлийн 10 жилд бас нэлээд их хандлтыг, нэлээд их шинжилгээ ухаанч яриаг өрнүүлээд байгаа юм судалгаа байсан. За Бетбигийн уур амьсгалын өөрчлөлтийн засаглалд хандах феминист хандлага өдөр тутмын ба ойрын улс төр гэдэг бүтэлд ингэж бичсэн байж байна. Уур амьсгалын засаглал нь уур амьсгалын өөрчлөлтийн суурьнд гүнзгий шигдсэн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрч үүний эсрэг хамтын ажиллагааг бий болгоход төлөвлөх ёстой гэсэн байж байгаа. Тэгмүүд энийг бол феминист өнцгөр бичсэн. Гэхдээ энэ маань бол бусад тэгш бус байдалтайгаас холбоотой. Өөрөөр хэлэх юм бол уур амьсгалын өөрчлөлтийг ийм том олон системийг хамарсан асуудал маань бол аль хэдийн нийгмийн гүнд байгаа ядуурал бүх төрлийн ялгуурлан гадуурхалт байж байна те. Хүүсийн тэгш бус байдал зэрэг олон шудраг бус байдлын нөлөөг улам ихсгээд томруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөд эхлээд тэгчээд энэ хүлээн зөвшөөрснийхөө дараа энэ байр сууриасаа уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг бүлгийг илүү хамгаалах хэрэгтэй гэдэг бодлогыг баримталж явах хэрэгтэй гэсэн. Уур амьсгалын шудраг хэсгийн талаараас бид нэр дараагийн ангида илүү дэлгэрэнгүй ярилцгаална. За хоёрдугаарт уур амьсгалын засаглал нь бол зөвхөн засгийн газрын тухай яриа биш юм аа. Засаглал засгийн газар чухал үүрэгтэй ч гэсэн тэд нар бол ганцаараа засгийн газрын засаглалын оролцогч биш юм аа. Жишээлх юм бол энэ жилийн Нобелийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Зураг конвенцийн талуудын 30 дугаар баг хурал буюу COP30 гэдэг чуулган зохион байгуулагдана. Энэ чуулганы зохион байгуулж байгаа Бразил улсад орон нутгийн уур амьсгалын засаглал нь нэг иймэрхүү байдалтай байна. За 2017 оны уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг зохицуулах нь Бразилийн орон нутгийн уур амьсгалын бодлого гэдэг ийм бүтээлд дурдсанаар бол уур амьсгалын өөрчлөлийн сорилтыг зөвхөн засгийн газар бус иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бусад оролцогчид ч гэсэн мөн даван тулах шаардлагатай гэж утсан байж байгаа. За 3 дугаарт уур амьсгалын засаглал нь бол зөвхөн уур амьсгалын өөрчлөлийн сөрөг нөлөөг бууруулах тухай ерөөсөө биш, бас тасан зохицох төсвөртэй байдлыг удаан хугацаанд нэмэгдүүлэхэд анхаарах бас ёстой. Энэ асуудлын талаар бид нэр подкастынхаа 4-р ангиар тун дэлгэрэнгүй ярилцсан. Бас уур амьсгалын өөрчлөлт тасан зохицох нь хичнээн чухал гэдгийг бас бид нэр тал талаас нь ойлгосон байж байгаа. За 4-р уур амьсгалын засаглал нь бол зөвхөн хот суурин газрын тухай ойлголт биш юм аа. Хот суурин газруудад дэлхийн хүн амын талаас олон амьдардаг. Ийм ч учраас олон нийтийн анхаарлын төв дандаа байдаг одоо бүх асуудал нь гэсэн. Уур амьсгалын засаглал ч гэсэн мөн ялгаагүй уур амьсгалын засаглалын хувьд бол хөдөө орон нутагт болон бусад бүс нутгийг мөн хамрах ёстой. За Сингапурын судлаач доктор Юнг Ду одоо Сингапур маань бол өөрөө хот ус болохоор бас нэлийн одоо энэ хот суурин газрын засаглалтай холбоотой байж таарч байна. Тэгэнгүүт энэ хүний бол Кёотогийн протоколын дараах уур амьсгалын өөрчлөлтийн хотын талаарх мэтгэлцээнүүд гэдэг юм бүтээл байсан. Энэ бүтээл бол уур амьсгал ба хотын засаглалтай холбоотой хоёр юм гол мэтгэлцээний сэдвийг гаргасан юм байна. Эхнийх нь болохоор хотын засаглал гэж одоо тусдаа тий уур амьсгалын засаглалаас тусдаа гэхдээ огтлцдог юм засаглалын систем байж байгаа. Энэ засаглал нь байгаль хамгааллыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ямар хэлбэртэй байх ёстой тухай мэтгэлцээний нэлээд өрнөсөн юм байна. Кёотогийн протоколын дараа гэсэн. Хоёрдугаарт бол уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хөдөө орон нутгийн засаг захиргааны үүрэг ямархуу байх вэ? Буюу өөрөө удирдах маягаар энэ засаглалыг хэрэгжүүлэх ёстой юм уу? Эсвэл дээрээсээ доошо маягаар явах ёстой юм уу? Эсвэл бүр доороосоо дэшээ дандаа иргэд дээрээ суурьтай явах ёстой юм уу гэдэг ийм засаг захиргааны үүргийн талаараас мэтгэлцээ гарч исэн байна. За 5 дугаарт уур амьсгалын засаглал нь бол зөвхөн технологийн нэвтрүүлэлт биш ээ. За одоо технологийн нэвтрүүлэлтийг бол бас нэлийн ярилцдаг
одоо нэлээд яригддаг юм сэдв байж байгаа. Бараг л ингээд технологи нэвтэрчил юм бол тий бид нэр бол зорилготой хүрчнэ гэж бас үзээд идэг. Тэгвэл Английн судлаач доктор Роб Белламигийн уур амьсгалын инженерчлэлийг зохицуулах нийгэм техникийн цар хүрээ гэдэг бас бүтээл байсан. Энэ бүтээл дээр бол уур амьсгалын инженерчлэлийн шийдлүүдийг хэрэгжүүлэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд даван туулах өөр бусад боломж төлбөрүүдийн хамт өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Олон талын хандлага, шалгуур үзүүлэлтүүдийг хамруулах шаардлагатай гэж ялангуяа нийгэм техникийн одоо хувьд гэсэн. За хамгийн сүүлд нь уур амьсгалын засаглал нь зөвхөн богино хугацааны шийдлийн тухай ярихгүй байгаамаа. Харин энэ засаглал нь асуудлын үндсэн шалтгааныг шийдвэрлэх урт хугацааны өөрчлөлтөд чиглэх ёстой. За бидний хамгийн ихний дугаараараа ярьж ирсэнээр бол сүүлийн 30-40 жилийн туршид дэлхийн техник уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг их бага хэмжээнд мэдчихсэн. Мэдээж бүгд мэдээгүй. Тэгвэл мэдэх ёстой одоо албаны хүмүүс, улсын удирдагчид бүгдээрээ мэдчихсэн байх нь. Гэвч одоо хүртэл энэ асуудлын талаар одоо хичнээн их юм хийсэн ч гэсэн суурь шалтгаан бол хуламжийн хит их ялгаруултыг үүсгэж байгаа хүний үйл ажиллагааг засаж залруулж чадаагүй байгааг харахад бол дэлхийн нийт уур амьсгалын засаглал муутай юм болов бас тийм ч үр дүнтэй биш юм болов гэсэн юм гарч байгаамаа. За ингээд бид нар уур амьсгалын засаглалын ойлголттойгоо ер нь тал бүрээс нас танилцах гэж хичээлээ. Одоо тэгвэл уур амьсгалын засаглалын өнөөгийн байдал олон улсын орчинд ер нь ямархуу байна вэ? Ямар нэгэн асуудал сорилт байна уу? Бас сонирхолтой жишээ байх юм сонирхолж өгнө үү? Дэлхийн хэмжээнд уур амьсгалын засаглалын өнөөгийн байдал нь олон улсын хамтын ажиллагаанд ялангуяа Парисын хэлэлцээрт дамжуулан тодорхой ахиц ууланд гарсан байгаа. Үүний хажуугаар томоохон сорилтууд бол байгаад байгаа. Яагаад бид нэр энэ сорилтуудыг ярих хэрэгтэй гэвэл хамгийн гол асуудлын нэг уур амьсгалын өөрчлөлт чинь өөрөө зөвхөн нэг улсад болоод байгаа асуудал биш. Ямар нэгэн хил хязгааргүй дэлхийг давнсан асуудал байгаа учраас нийгмэл байдлаар энэ асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр хүчирхэг нэгдсэн олон улсын уур амьсгалын засаглалын дутагдал одоо биднэрт байна гэдгийг болохоор уур амьсгалын өөрчлөлийн талаар засгийн газар хоорондын мэргэжлүүдийн зөвлөл буюу IPCC судалгаанд дурддаг байна л та. Дэлхийн хэмжээнд хоорондоо уялдаатай байдлаар уур амьсгалын өөрчлөлийн талаар нийтлэг зорилт шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох хэрэгтэй гэж ихэндээ хэлсэн байна. Тэгэхээр үүний бидний зөндөө ярьсан Парис хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд олон орнууд яаж улсынхаа хэмжээнд хүлэмжийн ялгаруулалтаа бууруулах зорилт тавиад үүнийгээ нээлттэй танилцуулж хяндаг тогтолцооноос уулна харж байна. Хоёрт нь гэх юм бол олон улсын хамтын ажиллагаа буюу байгалийн гамшигт болон цаг агаарын аюултай үзэгдлүүд олон давтамжтай илүү эрчимцэн болох далайн түвшний нэмэгдэх зэрэг хил дамсан эрсдлийг хамтдаа тооцож боломжтой бол уялдаатай арга хэмжээ байгаа. Нэг нь далайн түвшнийг бууруулах зүйл хийгээд байдаг. Нэг нь нэмээд авах юм бол тэд нар чинь хил залгаал улсууд шүү дээ. Хамтдаа л зүйл хийх хэрэгтэй. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөөс болж далайн түвшин нэмэгдэх явдлыг ойролцоо янзаар бүгдээрээ мэдэрч байгаа учраас хариу авах арга хэмжээ нь мөн ойролцоо байх боломжтой. Тэгвэл энэ хөрш залгаа улсуудад хил дамсан далан барих, барилга байгууламжийн үрийн аюулаас хамгаалах арга хэмжээний төсвийг хамтдаа бүрдүүлж ард иргэдээ хамтдаа гамшиг даван туулах аргуудад сурах боломжтой. Уур амьсгалын санхүүжилт 3 дахь асуудал нь засаглалын хамгийн том чадахчих ёстой асуудал нь болохоор уур амьсгалын санхүүжилт буюу хөгжиж буй орнуудыг тасан зохицох хүлэмжийн ялгарлалтыг бууруулахад нь тогтвортой, найдвартай санхүүгээр хангах хэрэгтэй. Яагаад энэ хөгжлийг эдийн засгийн утгаар онцгойлж байна вэ гэхээр эдийн засаг нь өндөр хөгжсөн улсууд байгалийн нөөцөө ашиглахдаа заримдаа бүр хүртэх хувийг хэтрүүлэн шавхан ардаа зөвхөн өөртөө ч биш бусдад бас дороодлох хомсдол үүсгэн аль хэдийн хөгжсөн. Гэтэл янз бүрийн шалтгаанаас одоо болоод зөвхөн миний хэлсэн шалтгаанаас биш бас бусад байдлаас болоод ялангуяа олон улсын хоорондын дайн гэх мэт зүйлүүдээс болоод хөгжиж байгаа улсуудад бас энэ байгалийн нөөцөө ашиглаад хөгжмөр байгаа. Яг хөгжсөн улсуудтай адилхан. Гэхдээ дундын нөөцийг өөртөө ашигтайгаар аль хэдийн ашигласан байгаа энэ хөгжсөн орнууд одоо хөгжих нөөц хэрэгтэй байгаа улсуудаа хэрэгтэй нөөцийг нь найдвартайгаар бүрдүүлж өгөх талаар л энд юу яригдж байгаа.
Дараагаар нь болохоор технологийн дамжуулалт шилжүүлэлт буюу хөгжиж буй орнуудын бага нүүрс төрөгчийн эдийн засаг шилжээд нь дэмжих болох цэвэр технологиг боломжтой зардлаар нэвтрүүлэх боломжийг олгож өгөх хэрэгтэй. Ялангуяа хөгжсөн байгаа учраас технологиг хөгжүүлэхэд ер нь судалгаа шинжилгээ чи өөрөө маш их хөрөнгийг зарж иж чанартай бүтээгдэхүүн гардаг. Тийм боломж нь олдсон байгаа тохиолдолд бус улсуудтай урдан боломжтой байдлаар түгээх нь бидний энэ шийдгээд байгаа асуудал хамгийн том нэмэр болох боломжтой. Энэ бас сая дурдсан уур амьсгалын санхүүжилттэй ижилхэн ерөнхийдөө логиктой байж байгаа. За ингээд бид нэр IPCC-ийн тодорхойлсон засаглалын хэрэгцээнүүдтэй танилцлаа. Эдгээр элементийг агуулсан засаглал бол хамгийн хүчтэй, тогтвортой уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход зориулагдсан бидний хүсэж байгаа засаглал юм байна гэж энэ IPCC тодорхойлоод байгаа. Тэгэхээр уур амьсгалын засаглалын хэрэгцээг боддоор хангаж байгаа жишээ болгож зарим санаачлагуудыг сайн санаачлагуудыг бид нэр дурдъя. Хамгийн ихнийх нь уур амьсгалын ногоон сан буюу Green Climate Fund. Энэ нь 10 оноос эхлэн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлсээр ирсэн. 25 оны байдлаар 133 улсад нийт 314 төсөлтэй энэ нийт 18 тэрбум долларын ийм том сан байна. Дараагийнх нь бидний яриагаар эхлэхдээ дурдсан Парисын хилцээр гэдэг энэ санаачлал ба энэ хилцээрийг хэрэгжүүлэх механизмын нэг хэсэг болох 5 жилийн давтамжтайгаар зорилтоо ахиулан тодорхойлж хэрэгжүүлэх ёстой үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу олон улсад NDC гэж нэрлэдэг байгаа. Энэ баримт бичгийн сүүлийн хувилбарыг буюу NDC 3.0-ыг 25 оны 9 сарын сүүлийн байдлаар 197 тал оролцох ёстой ч 35 нь л илгээсэн байдалтай байна. Уул нь маш зөв тодорхойлолт. Гэхдээ хэрэгжилт нь одоогоор удаашралтай байна. Гурав дахь нь уур амьсгал ба цэвэр агаарын эвсэл. Энэхүү 100 улс 147 төрийн бус оролцогчтой эвсэл нь уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлыг өдөөж буй хүчтэй боловч богино настай бохирдуулагчид болох метан хар нүүрс төрөгч буюу цулуутсан түлшийг дутуу шатаахад гардаг бохирдуулагч гидрофторт нүүрс төрөгч болон тропосферийн озоны ялгаруулалтыг бууруулах чиглэлээр ажилладаг ахна. За одоо би дэлхийн дахны уур амьсгалын засаглалын асуудал шийдлүүд дээр зарим нэг жишээг нь нэмж танилцуулъя. За дэлхийн уур амьсгалын засаглалд тулгарч байгаа хамгийн том сорилтын нэг бол шударга ёс ба тэгш байдлын асуудал байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулсан эмзэг хөгжиж байгаа орнууд хамгийн их хохирол одоо амсаад байгаа. За энэ нь олон улсын хэлэлцээрт хүлээлгдэг итгэлцлийг сулруулах эрсдэл бас байгаад байгаа. За энэс 3 жилийн өмнө болсон COP27 талуудын баг хурал дээр байгуулагдсан loss and damage буюу алдагдал хохирлын сан нь шударга ёсны асуудлыг шийдвэрлэх анхны чухал алхам болсон гэж үзэж болохоор байгаа. Гэхдээ энэ санг тогтвортой санхүүгийн их үүсвэрээр хангаж хамгийн хэрэгцээтэй улсуудад илүү хүртээмжтэй болгох нь цаашдаа бидний анхаарах ёстой гол зорилт хэвээрэл байгаа. Нөгөө талаар дэлхийн улс орнуудын дэвшүүлсэн зорилтууд өнөөгийн нөхцөлд хангалттай амбицтай биш байна. Нүүбийн байгаль орчны хөтөлбөрөөс 2024 онд гаргасан хүлэмжийн зөрүүгийн тайланд 2030 он хүртэлх уур амьсгалын амлалтууд 1.5 градусын зорилгод хүрэхээс хол зөрүүтэй хэвээрээ байгаа нь тодорхой болсон гэж бичсэн байсан. За эндээс харахад улс орнууд зорилт дэвшүүлэхээс гадна бодит хэрэгжилт үр дүнтэй бодлогоор дэмжихгүй бол амбиц хоосон тоо хэвээрээ үлдэнэ гэсэн үг. За ийм учраас Global Stocktake гээд хэрэгжилтийг хянах механизм нь улс орнуудыг илүү амбицтай зорилт гаргах, зорьсноо жинхнээсээ хэрэгжүүлэхийг шаардах, шахах гол хэрэгсэл болж байгаа. Гэхдээ асуудал зөвхөн зорилтын түвшинд биш байгаа даа. Институтийн бүтэц зохион байгуулалт бас байгаа. Үүнээс олж олон санаачлах сангууд давхарсан бүтцтэй явж хахад зарим чиглэлд хангалттай оролцсон анхаарал байхгүй болдог. За үүний жишээ нь өмнө нь бид нарын хэлжсэн GCF, GEF, REDD+ гэж санхүүжилтийн их усруудын зарим үүрэг давхацдаг. За харин алдагдал тохирлын сангийн төр зохицуулалтыг өөрөөр байгуулгад даатгах нь хангалттай зохицуулалт биш байж магадгүй одоо.
Ийм байдлаар байгуулалтын уялдаа сул байх нь зөвхөн нөөцийн үр ашиггүй зарцуулалт биш, бас улс орнуудад олон давхарсан шаардлага үүсгэж, уур амьсгалын өөрчлөлтөд боддоор дасан зохицож хүлэмжийн ийг бууруулахад маш ихээр саадуулдаг. За сүүлд нь хэлэхэд уур амьсгалын засаглалын хамгийн эмзэг зэг бол олон нийтийн оролцоо сул байгаа явдал. Иргэд иргэний нийгмийн байгууллагын оролцоо энэ талбарт хангалтгүй байснаар бодлого хэрэгжилт ил тод биш болж бүх оролцогч талуудын хоорондох итгэлцэл алдагддаг. За олон улсын түвшинд нүүбийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай СУР конвенцийн зүгээс заримдаа оролцооны боломж олгодогч бодит нөлөөллийн сувгууд нь жигд биш хэвээрэл байна. Хэрэв олон талт оролцоог бодлого, хууль тогтоомжийн түвшинд заавал хангаж, ил тод мэдээллийн систем бий болгож, тэр мэдээллийг мэдэх шаардлагатай хүмүүст хүртээмжтэйгээр түгээж, уугуул болон суугуул бүх төрлийн иргэдийн мэдлийг шийдвэр гаргалтад бодитоор тусгавал уур амьсгалын засаглал илүү хариуцлагатай, илүү үр дүнтэй болох боломжтой гэсэн үг байна. Ингээд бид нар уур амьсгалын засаглалын олон улсын орчин ямархуу байгаатай танилцлаа. Одоо бүгдээрээ Монгол улсынхаа уур амьсгалын засаглалын өнөөгийн байдлыг асуудал шийдэлтэнд хамт харцгаая. За баярлалаа. Монгол улсын уур амьсгалын засаглалын өнөөгийн байдал нь бол Парисын хил зэрэг хэрэгжүүлэхийн тулд тодорхойлсон үүрэг амлалтаас одоо манай улсын гэсэн үг. Энэ үүрэг амлалтын өөрчлөлтөөс нь ерөөхдөө харагдаж байгаа маа. За манай улс бол 2020 онд үндсийн тодорхойлсон хувь нэмрийн зорилго буюу NDC-гээ батлахдаа 2030 он хүртэл хүлэмжийн ялгаруулалтыг 20.7%-аар нөхцөлгүй бууруулахаар амласан байж байгаа. Энэ зорилгоо хэрэгжүүлэхээр 5 жил ажилласны дараа хамгийн сүүлд энэ жил буюу 2025 онд NDC 3.0-ыг баталж байгаа. Энд бол Монгол улс 2035 он хүртэл буюу эрэхт 10 жил явах гэсэн хүлэмжийн ялгаруулалтаа 30.3%-аар нөхцөлгүй бууруулах юм шин зорилтыг тогтоосон байж байна. Энэ шинжилсэн баримтын дагуу 2030 он хүртэл дунд хугацааны зорилт гэж байгаа. Энэ маань 23%. 23%-аар бууруулах гэж байна. Тэгэхээр энэ маань бол түрүүний хэлсэн 22.7-оос жоох өссөн. Гэхдээ ер нь хэр хангалттай юм бэ гэдгийг хэдүүлээ бас хариултыг хайнаа. За IPCC гэдэг түрүүн нарийн час дурдж исэн, санааж дурдж исэн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын засгийн газар хоорондын мэргэжлийн зөвлөлж байгаа тийм үү. Эдгээр болохоор үнэлгээний тайлан гэдэг маш юм том бот номууд гаргадаг. Энэ номуудад юу байдаг вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлт яг хэр хурдтай явах гэж энэ жинхэнэ юм уу? Үүний шалтгаан хүлэмжийн ялгаруулалт муу юм уу? Энэ хүлэмжийг хэн ялгаруулад байгаа, хүн ялгаруулад байгаа мó гэдгийг нь бол гаргаж ирдэг юм аа. За тэгвэл энэ тайлангийн 6 дугаар хувилбарт бол Парисын хэлцээрийн дэлхийн дундаж температурын өсөлтийг хязгаарлах зорилт түрүүн санааг нь танилцуулсан. Болвол 1.5 градус, болохгүй бол ядаж 2 градуст хэдүүлээ барих гэдэг. Тэгмүүд энэ зорилттой улс орнууд үйлдэлээ нийцүүлэхийн тулд хүлэмжийн ялгаруулалтаа 2030 он хүртэл 43-аас 48%. 2035 он хүртэл 60-аас 65%, 2040 он хүртэл бол 69-аас 80%, 2050 он хүртэл 84-аас 99%, буюу 2050 оны нөгөө тэг нийлбэрт гэдэг чинь бол энийг хэлээд байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бууруулалт юу нь яаж явдаг талаар нэг товчхон энд тайлбар хэлэхэд одоо бүгд бид нар уур амьсгалын өөрчлөлтийг одоо сааруулах, хурдыг нь сааруулах, үр нөлөөг нь бууруулах энэ чиглэлийн үйл ажиллагаа хийгээгүй байхад хэр их хэмжээний хүлэмжийг ялгаруулах байсан тэр дүнгээс хэдүүгээр бууруулах вэ гэдэг ярьж байгаа тухайн оны хувьд. Тэгээд хэдүүлээ аваад үзэх юм бол 2050 он хүртэл бол бид нар одоо агаарт дэгдэж байгаа хүлэмжийн хэмжээ бидний агаараас авж байгаа хүлэмжийн хэмжээтэй адилхан болно гэсэн үг нийлбэрээр огт хүлэмжийг ялгаруулахгүй байх угаасаа боломжгүй. Тэгвэл энийг тэглэх биднэрт боломж байна уу гэж бид нар харж байгаа. Тэгээд энэ нөгөө 3 дугаар анги дээр бид нар бас ойн шингэлтийн потенциалыг ярилцсан тийм. Тэгэхээр бид нар тэг төвшөнд 2050 хүртэл уулна боломжтой. Энэ маань цэвэр бид нэр ямар ч хүлэмжийг гаргахгүй байна гэсэн үг. Огт биш тий. Бид нэр ялгаруулад бас тэр хэмжээгээр шингээж авна гэсэн одоо дэлхийн нийтээрээ. За тэгвэл 6 дугаар үнэлгээний тайланд бичсэн байсан бас нэг зорилт гэдэг юм уу эсвэл ингээд анхааруулах юм шиг тийм факт байсан нь юу вэ гэхээр манай дэлхийн хүлэмжийн ялгаруулалт 2025 онд хамгийн өндөр зэгтээ хүрч иж энэс цаашаа дандаа доошо бууж иж бид нар 2100 он гэхэд дэлхийн дундаж дулаалыг 2 градус барина гэдэг ийм бид нарт ингээд бүр яг тааз
бол байж байгаа. Тэгэхээр бид нэр их буурах шинжтэй байгаа юу эсвэл өксөх шинжтэй байгаа юу гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгээд дахиад дээрэс нь тухайн он бид нэр тавьсан байж гэн. Дахиад дээрэс нь нэг зорилтын хувь тавьсан байж гэн тийм үү. Тэгэнгүүт энэ маань ишигээ хүрэхдээ ямар л бол ямар хурдаар хүрнэ гэсэн үг огт биш. Бид нэр аль болох одоо хэдүүлээ график зурж ийн гэдээ бодъё л та тий. Юун дээр координат дээр график зурж ийн гэдээ бодох юм бол хүлэмжийн ялгаралт маань бол доошоогоо буугаад агаараас одоо алга болоод бид нэр амьдралаа одоо тэг үржүүлэх боломжтой болно гэсэн. Тэгтэл бид нар хүлэмжийн хэр их хэмжээгээр ялгаруулж байна. Тэр маань хоригдлогдно. Агаар мандалд улам удаан хугацаанд байна гэсэн. Тэгмүүд 2050 онд хон гэхэд хүрэх энэ технологиорт бид нэр хурдан явах юм бол илүү бага хэмжээний хоригдлсан хүлэмжийг ялгаруулна. Хэрвээ бүр ингэж явсан ч бас болно шүү дээ. Тэр зорилтод хүрчил ах юм бол гэд тэгж бас болохгүй байх нэ. За тэгээд метаникийн ялгаруулалтын бас төвшинг заасан байж байгаа. Манай бас маш хамааралтай гэдэг бид нэр 20 дугаар анги дээр бас ярьсан. Тэгвэл метаникийн ялгаруулалтыг 2019 оны төвшнөөс 2030 он хүртэл ойролцоогоор 3.1 хэмжээр бууруулнаа гэсэн ийм шаардлага тавьсан байна. За сая дурдсан дэлхийн техник шинжилгээ ухаанчаар тодорхойлсон зорилтуудтай харьцуулах юм бол Монгол улсын одоогийн зорилтууд хангалттай өндөр юм биш гэсэн үг. Бид нарын сая дурдсан зорилтуудын хувьд бол 2035 он хүртэл 60-аас 65% байх ёстой байтал бид нар 30.3% гэдэг тоо руу төхөөд явж байгаа. Харин 2030 он хүртэл 43-48% бууруулах ёстой бол бид нар 23% бууруулна гэсэн одоогийн зорилттой явж байгаа. Бид нар бас энэ асуудлыг өмнө подкастаар дурдж исэн энэ манай улсын хангалттай амбицтай биш байл гэсэн үг. Гэхдээ шинжилсэн NDC-гээ хоцорсон ч гэсэн маш олон хүний хүч хөдөлмөрөөр боловсруулад өргөн барьж байгаа нь аюул чухал хэрэг. Ягаад гэвэл маш олон улс аль хэдийнэ энэ зорилтоос ухарсан бас дахиад дээрэс нь зорилтоо шинжилгээгүй юм байдлаа байж байгаа нөхцөл бид нэр яаж хийж байгаад уршаа явах нь бас чухал байна. За тэгэнгүүт бид нар эргээд залуучууд нийгмийн нэг хэсэг болохын хувьд ер нь ямар уур амьсгалын засаглалтай байлгамаар байгаа юм бэ улсыгаа гэх юм бол мэдээж хамгийн татаа хэлбэр нь амбицтай зорилт тавиад тэрэндээ хүрэх. Гэтэл за амбицгүй зорилт тавилаа. Бидний боломж болцоод юм байла тий. Ялангуяа нөгөө нүүрснээс гинт хамааралтай болох боломж одоо хамааралгүй болох боломжгүй. Дахиад дээрэс нь малын таталгаагаа гинт бууруулж чадахгүй гэдгийг бид нэр хүлээн зөвшөөрөөд ойлгох юм бол ядаж зөв чиглэл рүү явах хэрэгтэй. Буюу бид нар удаанаар ч гэсэн зөв чиглэл рүү явж явах хэрэгтэй. Ялангуяа одоо дэлхийд дахинаараа хүлэмжийн хийж суурилсан эрчим хүчний системээс холдож яхад манайх яагаад энэ системээсээ холдож салах боломж байсаар байтал холдохгүй байгаа вэ гэдэг бас асуулт юм гэж бид нар бодож байна. За үүний дараа NDC 3.0-д орсон арга хэмжээг төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх шаардлагатай санхүүгийн нөөцийн мэдээлэл одоогоор албан ёсоор тооцогдож гараагүй байгаа. Нээлттэй болоогүй байсан учраас бид нар NDC 2.0-ийг санхүүжилтийн хэрэгцээг дахин эргэж харсан. Тэгэнгүүт нийт 11.5 тэрбум $. Одоо 5 жилийн өмнөх хэрэгцээг бол бид нар хангаж ээж энэ NDC-г бүтэн хэрэгжүүлнэ гэсэн байсан. Энэ маань бол манай улсын 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол хагастай нэмэгдэж байна. Бүтэн жилийн манайхаас үүсэж байгаа бүх үнцний хагас гэхээр бол маш их мөнгө гэдэг нь бол харагдаж байна. Үүн дээр нэмээд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нийгмийн эдийн засгийн хувьд сул талтай бүлгүүдийг илүү сайн тодорхойлоод тэдний хэрэгтэй шаардлагыг илүү сайн тодорхойлоод шаардлагатай анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм аа. Баярлалаа гэрлээ. Тэгэхээр сая дурдсан засгийн газрын хэрэгжилтүүдийн зорилтуудыг үнэлж явах, үүний тайланд хяналт хийх гэж хэвээр хамгийн том байгууллага бол аудитын байгууллага. Ер нь аудит буюу дотоод хяналт болоод мөн гаднаас оруулж ирж байгаа энэ хяналтын тайлангийн тусламжтайгаар би маш их мэдээллийг авах боломжтой байдаг. Тэгэхээр хоёр юм тайлангийн одоо үр дүнгээс цухас дурдж тайлбарлая. Эхнийх нь болохоор Монгол Улсын засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн тухайн үеийн нэрээр байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан тайлангийн гол дүн ийм бэжээ ишлэглэж байна. Монгол Улс засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд салбарын хүрээнд хариуцсан хэрэгжүүлэх 50 арга хэмжээний биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд хэрэг жил 63.2% байна. Энд санхүү хөрөнгө оруулалтаас шалтгаалж хэрэгжих боломжгүй тэг үнэлгээтэй 5 арга хэмжээ байсныг нэг арга хэмжээг нь цус дурдах юм бол манай улсад маш чухал
цаг агаарын гинтийн аюул үзэгдлээс амжиж анхааруулах, орон нутгийн дэд тогтолцоог дэмжин хөгжүүлэх, говь хээрийн бүсэд аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах 17 зохицолбор байгуулна гэсэн арга хэмжээ байжээ. Уул нь маш чухал ажил байхгүй. Одоо жишээ нь говь хээрийн түймэр байж болно. Мөн цаг агаарын тогтворгүй их хэмжээний салхи байж болно. Угаал зойж болно тийм мөндөр, салхин шуурга их мэдчлэн энэ гамшигт үзэгдлүүдэд малчид болоод тариаламжид мөн сумын ард иргэд бүгд мэдээлэлтэй байж үүнээс хамгаалах болоод үүнээс өөрчлөлт сэргийлэх арга хэмжээгээ ядчил авах боломжтой. Үүний дараагийн баримтыг дүрдээ үндэсний аудитын газар 21 онд засгийн газраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 онд баталсан хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд аудитын зөвлөмж боловсруулахаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр нь бол урт хугацаанд хэрэгжих төлөвтэй байсан ч 20 онд зогссон болохоор үүн дээр аудитын шалгалт үйлдвэрлэлд орсон гэсэн. Энэ аудит нь уул нь 2 зорилготойсэн. Гэхдээ нэг зорилгыг нь шууд танилцуулъя. Тэгэхээр засгийн газраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнд үр нөлөөтэй хэсэгтээ дүгнэлтээ гаргасан байна. Үүнд аудитаар нийт 43.7 тэрбум төгрөгийг төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага, 32.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгсөн байна. Яс амирх мөнгөө тий. Нөгөө нэг ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах одоо хариу арга хэмжээ рүүгээ оруулж исэн бол бас нэлээ их хувь болохоор л мөнгө байна да тий. Ядаж шууд агарын бохирдлыг бууруулах руугаа оруулсан бол тийм шүү дээ. Энэ зөрчил яг юун дээр гарсан бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлангаас нь бас унших боломжтой. Өргөжлүүлээд яг үг үсгээр нь би яг дүгнэлтийг нь уншил да. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүргээ биелүүлдэггүйгээс 20 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний 67.8% нь хэрэгжээгүй. За дараагийн өөр нэг жишээг дурдах юм бол илүү сүүлийн үеийн мэдээллийг харах юм бол шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатын үйл ажиллагааны хөтөлбөрийн 24 оны хэрэгжилтийн тайл нь 11 үйл ажиллагааг үнэлсэн байсан ба дундаж дүн нь 66% байжээ. Тэгэхээр бидний түгээмэл ашигладаг одоо хичээлдээ явахаар бид нэр багштай очивол дүн авдаг шүү дээ тий. Ер нь ди авах ямар санагддаг вэ? Ди авахыг хүсвэлээ тий. Тэнийг ярьж байгаа шүү. Авъя л гэж явдаг шүү дээ. 100-ийн төлөв хүсдэг үстэй тий. Тэгээд байнгын ди авдаг байх нэ. Заримдаа бүр 32% 32% гэдэг чи одоо унаад улирах яг үлээ. За тэгвэл уур амьсгалын засаглалын хувьд дээр дурдсан асуудлуудын шийдэл нь Монгол улсад юу байх боломжтой юм бол итгэл найдвар бидэнд байна уу? Байвал юунаас эхлэх вэ? За манай улсын хувьд юуны өмнө одоогийн үлэмжийн ялгаруулалтаа бууруулж бага ялгаруулалттай ус болох хэрэгтэй байгаа. За тэгжиж би шинээр үсэж байгаа уур амьсгал нь нэгэнт өөрчлөгдсөн дэлхийд өөрсдийн зохих байр суурь олж авна. Тэхийн тулд уур амьсгалын амбиц өсгөж 2022 онд олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлж 2050 он гэхэд нийлбэрээрээ тэг ялгаруулалттай ус болох боломжтой. За амбицаа сайжруулад бид нэр уур амьсгалын засаглалын хувьд дандаа 60 орчим хувьдын үнэлгээ авдаг биш, онц сурч A үнэлгээтэйгээр ажиллаа хийдэг хөтөлмөрч үндэстэн болмоор байна. За бидэндээ нөөц болцсон маш хязгаарлагдмал нөхцөл байгаа санхүүжилттэй ухаалгаар үр дүнтэй зарцуулах хэрэгтэй талаар өмнө бид бас сануулж исэн. За дараа нь энэ сайжруулсан илүү амбицтай зорилттой хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн тулд бусад ерөнхий буюу улс төр нийгмийн засаглалаа бас сайжруулах хэрэгтэй. За улс төр нийгмийн засаглалын манайх шиг ардчилсан улс хувь иргэний болон иргэний нийгмийн оролцоогүйгээр төсөөлөх бүр ямар ч боломжгүй. Тэгэхээр тэхийн тулд иргэд маань улс төрийн илүү хариуцлагатай, идэвхтэй бас нухацтай оролцоотой болох хэрэгтэй байна.
За уур амьсгалын өөрчлөлт бүгдэд нөлөөлдөгч бүгдэд тэгш нөлөөлдөггүй. Учир хэн нь илүү хохирж байна? Тэдний хэрэгцээг илүү сайн тодорхойлж хангаж хэнийг ч ардаа орхих ёсгүй. За баярлалаа Ирэн. Одоо би саяны арга замуудыг хэрэгжүүлэх цаг хугацааны болон бусад нөөц бололцооны боломжуудыг танилцуулах гэсэн юм аа. Хамгийн эхлээд цаг хугацааны боломж гэж байна. Энэ маань бол манай улсын 2025 он буюу энэ жилд өргөн барьсан NDC 3.0 тун утгагүй хэрэгжиж эхлэхтэй холбоотой. Энэ бол ингээ шинэ эхлэл гэж бас бид нар үзэж болно. Эхлээд түрүүн бид нар ярьсан жоохон амбицгүй байсан ч гэсэн тийм нөгөө шинжлэх ухаанч зорилтын түвшин рүү бол арай ойртохгүй байгаа ч гэсэн бид нар үнийг одоо гараа нэнд байгаа ч гэсэн барайг нь хаана үрхийг бас өөрчилж болно. Шинээр эхэлж байгаа болохоор хуучин эхэлсэн явж байгаа төслүүдийг бид нар одоо гүйцэтгэлийн илүү сайжруулах зорилтыг нь дундаас нь өөрчлөх боломжгүй байдаг бол биднэрт яг одоо шинэ зорилт эхэлж байна. Тэрний хэрэгжил эхэлж байна. Тэгэхээр бид нар 2030 оны болон 2035 оны зорилтуудаа маш одоо нухацтайгаар авч үзээд эндээ сайн хүрэх хэрэгтэй. Барайгаа сайн хийх хэрэгтэй гэж үзэж байна. За хоёрдугаарт бол бид нар улс төрийн нөөцийн хувьд одоо маш том гарч ирсэн боломж өнгөрсөн жилийн хугацаанд гэх юм бол бид нэр уур амьсгалын өөрчлөлтийн яамд болсон. Буюу биднэрт өмнө нь уур амьсгалын өөрчлөлтийг хариуцсан яам тусгаалan байгаагүй. Өмнө нь бол байгаль орчин ажил жуулчлалын яам хийхдээ хариуцдаг байсан бол шинэ одоо өнгөрсөн жил бол манайдас ерөнхий сонгуул болсон. Тийм ээ, улсын хурлын сонгуул болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр бүт зохион байгуулалт гарч ирээд уур амьсгалын өөрчлөлтийн яамтай болсон бол бас маш агууштай хэрэг болж байгаа. Тэгээд яг одоо бол бас яамдууд дээр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахтай холбоотой бас бусад нөгөө нөөц төрчийн зах зээл рүү бид нэр яаж нэвтэрч орох вэ, хэн юу хийх вэ гэдэг эрх үүргийг тодорхойлсон юм хууль боловсруулагдаж байгаа. Тэгэхээр энэ боломжийг бас бид нэр одоо түрүүний ярьсантай засаглалын бүх оролцогч талууд маш идэвхтэйгээр ашиглаад бүгдэд ашигтай байдлаар маш сайн одоо санаа оноогоо өгөөсэй. Дахиад дээрэс нь маш сайн одоо шүүмжээж өгөөсэй, бүтээлч одоо өөрийнхөө санаануудаа ч гэсэн нэмэрлээсэй, оролцоосоо идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. За, гуравдугаарт бол бид нар хизээч ийм их хэмжээний мэдээлэл байхгүй. Манай улсын интернетийн нэвтрүүлэлт ухаалаг одоо төхөөрөмжүүдийн нэвтрүүлэлт хизээч одоо гэх 2025 оны шиг юм их байгаагүй. Ийм үед бид нар ханаас өөртөө хэрэгтэй мэдээллийг олоод сурчих боломжтой байгаа. Тэгэхээр одоо манай ард иргэд болон бусад оролцогч талууд өөрсдөө хэрэгтэй уур амьсгалын засаглалыг бэхжүүлэх, дахиад дээрээс нь сайжруулах, бас дахиад дээрээс нь өөрсдөө одоо шинэ санаа оноо гаргаж бизнесийн хувьд те хувийн хөгжил болж оролцох ийм бас зөндөө олон боломжууд байгаа. Тэгэхээр бид нар мэдээллийг маш ухаалгаар одоо ашиглах хэрэгтэй байна. Аль хэдийнэ байгаа мэдээллийг. Тэгэхээр энэ бол бас мэдээллийн нөөцийн боломж гэж харж байна. За дөрөвдүгээрт бол ялангуяа сүүлийн үеүүдэд одоо төсвийн зарцуулалт, төсвийн анханасаа хуваарлалт тэр нь бол түрүүн дурджсэн аудитын газар биш тийм ээ. Иргэд бас өөрсдөө иргэний нийгэм байгууллагууд хувийн хөгжүүлэлт гэсэн энэний хэрэгжилтэд, хуваарлалтад, загшин зарцуулалтад маш их хэмжээний хяналт тавьдаг болсон байж байна. Энийг бас хөгжүүлээд бид нар одоо бид нар ч бас засаглалын нэг хэсэг шүү. Тэ бид нар хянжээж, бид нар дуу хоолойгоо хүргэжээж энэ засаглал маань дунджаараа одоо сайн сайхан руу явах юм аа. Тэ хичнээн одоо өнөөдөр ямар нэгэн жижиг сажиг асуудал гарсан ч гэсэн тэрнийг баг багаар шийдэж явсараад ерөнхийдөө бол манай хүн амын эрүүл мэнд сайжирна, тэ амжиргаа сайжирна, аж аргалтай болно гэх мэт ингээд маш чухал үзүүлэлт үүсэх боломжтой. За үүний дараа 5 дугаарт болохоор сүүлийн жилүүдэд ялангуяа манай улсад ихсэж байгаа насны бүлэг болох залуучуудыг одоо сонгуулийн идэвхтэй байлгах те улс төрийн идэвхтэй байлгах тал дээр бол маш олон сайхан санаачлалууд бас явж байгаа. Тэрийг бас манай залуучууд одоо өөрсдөд нь чиглэсэн юм шүү. Энд чинь надад хэрэгтэй юм шүү гэж хүлээж аваад бас идэвхтэй оролцохыг хүсэж байна. Үүний дараа буюу хамгийн сүүлд нь биднэрт нөгөө нэг NDC өмнөх NDC-г хэр хэрэгцсэн бэ гэдгийг бас хянсан судалгаанууд бол энэ сүүлд явуулсан NDC-г боловсруулж авах хугацаанд бас хэвлэгдэж гарч ирсэн. Тэгэхээр бид нар болохоор одоо
5 жилийн өмнө зорилгоо нэг байдлаар тодорхойлж байхад байсан бид нар судалгааны материал мэдээллээс илүүтэйгээр их мэдээлэл байгаа. Юун дээр ийм мэдээлэлүүд байна вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлт манад яаж нөлөөлөд байна те яг газар дээр яаж бууж байна, хэн нь илүү их өртөж байна, хэн нь одоо үүнийг төсөөлөх чадвар муутай байна гэдэг энэ эмзэг бүлгүүдийг тодорхойлоход эдний одоо хэрэгтэй шаардлагыг нь хангахад хамгийн их хэмжээний мэдээлэл яг одоо зулгарсан байж байгаа. Өмнөх түүхээ бодох юм бол тэгэхээр энийг бас манай бүх оролцогч талууд аягүй сайн ашиглаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм боломжуудыг гаргаж ирж байна. За баярлалаа Ирэн. Яг ямар арга замууд байгаа гэдгийг урангуулан тайлбарлсан. Баярлалаа гэрлээ. Яг ямар боломжууд бид нарт байгаа вэ гэдгийг тайлбарлаа. Тэгвэл энэ бүх арга замыг, энэ бүх боломжуудыг ашиглан бид ямар сэдэлтэйгээр буюу ямар боломжтой ирээдүйг төсөөлөх харах хэрэгтэй вэ гэдэг дээр энэ хэсгээрээ танилцуулъя. Нэгдүгээрт хөлөмжийнхээ бага ялгаруулдаг улс болвол бид илүү их уур амьсгалын санхүүжилт татаж дан зээл тусламжид дандаа найддаг болж олон улсад манлайлал үзүүлэх боломж маань нэмэгдэх юм. Хоёрдугаар болохоор улсаараа хөдөлмөрч ажиллаж хичээнгүй болвол ер нь л хүсэн бүхнээ л бүтдэг болно. Хөдөлмөрч гэдэг нь зөвхөн олон цаг их энерги зарцуулсандаа биш, оюуны хөдөлмөрийн хувьд өнгөцгүй юм биш, гүн гүнзгий бодож тунгаад сурахыг хэлээд байгаа. Хөдөлмөрч дээрээ нэмээд ашигтуулын коэффициент өндөртэй болвол хүссэн бүхнээ бүр илүү ухаалгаар нэмэн өртөг өндөртэйгээр бүтээж илүү үн цэнийг нэмээрээ үүсгэж чадах юм шүү. Бид чадах боломжтой шүү дээ, тий? Яагаад чадахгүй юм? Бид нарт юу дут байгаа юм ер нь? Хөдөлмөрч шууд ингэж. За тэгээд сайн засаглалтай байвал бид хүчтэй болох болно. Хүчтэй гэдгээрээ бидний эрх бусдын эрхээс илүү давуу, бид нэр илүү дээрэнгүү байна гэсэн утгыг ерөөсөө илэрхийлээгүй. Энэ бол бид бусадтай яг адилхан эрхтэй ш. Бусад бидэнтэй яг адилхан хариуцлагатай. Бас бүгд дор бүрнээ хийх ажлаа хийж байж системээрээ илүү сайн сайхан руу явж байдаг нийгэмтэй болно гэсэн. Сайн засаглалтай байгаагийн нэг жишээ нь бол одоо заримдаа диктаторууд гарч ирдгээ, тий төрийн толгойд гарч ирдгээ. Тэгэнгүүт сайн засаглал анхнаасаа бүрэлдэн тогтсон байх юм бол тухайн нэг одоо муу удирдагчийг буцаагаад тэр хүчтэй байдлаас нь одоо синтегээс нь хотоолох те дахиад дээрээсээ өөр бас зөндөө олон асуудлууд гарч болно тийм үү, байгалийн гамшиг, гэмт биднээс хамаарахгүйгээр бас эдийн засгийн уналт гэдэг юм уу тийм маш олон юм бол төсөл хэлээд үүсдэг. Нөгөө сайн засаглалтай байх юм бол энэ ингээд хоромхон зөөрийн асуудлуудыг бид нэр аль болох өөртөө тухайн үедээ цусан ч гэсэн засаад ерхий дүнгээрээ бол сайн сайхан руу явдаг байна л гэж хэлээд байгаа тийм үү. Хамгийн гол нь засаглал нь систем нь яг нэг тийм том араа шиг ямар ч юм болсон яг тэр зорьсон зорилго руугаа удаанч вэ хурданч вэ тэр зөв рүүг л явахыг хэлж байгаа шүү дээ. Өөрийгөө цэвэрлээд идэг л гэсэн үг тийм. За манайч гэлтгүү бүх газрын улс төрийн амьдрал бол дандаа үргэлжлэдэг юм дуустгүй тоглоом шиг л байдаг. Энэ тоглоомонд иргэд бид нар тоглогчид тэгээд өөрсдөө юу хэрэгтэй байгааг багийн маань гişүүд яаж тоглол хамгийн сайн байрлаад очихыг хамгийн их оноо цуглуулахыг тоглоомын хөлийн хажуу зогсоод зааж өгöd байгаа юм шиг ийм дурсал бууж байна. Тэгэх юм бол 4 жил эсвэл 6 жил тутамд яг өөрөө дараагийн нүүдлийг хийх боломж олж ийн гэж төсөөлөлтөө тий. Тэгвэл энэ боломжийг алдах уу бид нар? Ер нь алдахгүй шүү дээ. 4 жил хүлээж ийсэн яг өөрийнх нь нүүдлийн боломж ирэнгүүт тэрийг алгасна гэж бол байж боломжгүй зүйлээ. За тэгвэл тэр боломж бол жинхэнэ амьдрал дээр сонгуул хийж байгаа. Яг одоо манай сонгуулийн тогтолцоогоор бол 3 төрлийн сонгуулийг бид нэр өгдөг. Эхнийх нь ерөнхийлөгчөө сонгодог буюу хэн манай улсын одоо эв нийтлийг хангахыг бид нэр сонгодог. Дараа нь бол хэн хууль тогтоохыг сонгодог буюу хэн миний хэрэгцээ шаардлагыг тусгаж хууль тогтоохыг боловсруулахыг бид нэр сонгодог. Энийг бол улсын хэмжээ сонгодог гэсэн. Бас дээрэс нь орон нутгийн хэмжээнд хэн миний эрх ашгийг хамгаалах юм бэ гэдгийг ч гэсэн сонгодог. Энэ боломжоо бол бид нар алдаж болохгүй. Яг энэ тоглоомын нүүдэлтэй 4 жил 6 жил хүлээсэн тоглоомын нүүдэл гэж үзээд маш нухацтайгаар шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг бас би нэмээр байна. Яг тийм. Хамгийн сүүлд хэнийг ч орхихгүйгээр уур амьсгалын засаглалаа барьж явж чадвал
Хэрхэн уур амьсгалын шударга гэсэн төрхийг дараагийн ангиараа бид дэлгэрэнгүй ярилцах болно. Дараагийн ангийн маань сэдэв бол уур амьсгалын шударга гэсэн. За тэгэхээр үүгээр хүлэмжийн дараа подкастын маань уур амьсгалын өөрчлөлтийн засаглалт төлөрсөн анги дуслаа. За дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдал, асуудал шийдлийг бид нэр судалгаатаагаар өргөжлүүлэх хүрэх болно. За түр баяртай, баярлалаа. Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастыг сонсож дуслаа. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.